За хай. Keydrop хамтран оруулдаг цуврал видеонуудын дараагийн дугаар тавтай морил. Тэгээ ер нь бол Keydrop болонгууд та нарт бүгдэнд $1 хараж байгаа юм байлээ. Тэгээд давхар нэмээд бас 4 кейс гаргасан. Тэгээд тэр 4 кейсийг задлж үзэж байгаа. Одоо болонгууд хамгийн үнэтэй буюу $50-ын сортууд гэдэг нэртэй кейс залгаж байна. Тэгээд дотор нь юу гэдэг нь хэлцээ. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утсан скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500-ийн гивэ зарласан байгаа шүү. Fire Swap таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire Swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчирсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхүү оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS-сэн хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59,200-300-ийн giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. За тэгээд giveaway-тэй оролцохоор арга сурсан байх. Бичлэнд орцгаая. За энэ ч болонгууд манийх аккаунт дээр болонгууд ингээд $1 одоо португалчууд одоо нэг португал хэлээр ярьдаг хүмүүст одоо $1 үнэгүй бэлгэлж байгаа юм бэлээ. Одоо манийх нөгөө аккаунтаар харангуут яагаад ч юм монголчуудад $1 giveaway хийгээд Чингис гэдэг нэртэй кейс байлаа. За тэгээд доторх юм бол адилхан. Тэр нь бол португалчуудад эсвэл монголчуудад зориулаад ч юм уу ингээд зүгээр л шошхыг өөрчлөөд ер нь бол гаргаж байгаа. Тэгээд хамгийн гол нь бүгдэнд нь адилхан $1 тарааж байгаа юм байл шүү. Тэгээд энэ кейсн дотор юу гэдэгтэй танилцъя. Тэгээ бас хэр ашигтай үзье. За, Karambit Marble Fade 14 оноо нэ. Doctor Face 290%. That's crazy. 290% ч амар их хувийн шанс шүү. 250, 270. This case might be good. За, манийхан баатанс одоогийн байдлаар 71,100 байгаа юм байна. Тэгээ 100-г задлахад $5,000 хүрэх юм байна. Тэгээ 100-г задлаад энэ ашигтай байх. I believe. Эдрээс унчхад юм санагдаад байна. Энэ ашигтай кейс баха. Тэгээ дээрээс нь 100-г задлахад нэг удаа үнэгүй задлах хэрэг үгэн. За энийг нь дараа нь авчи. Тэгээ 20-ыг задлахад нэг удаа үнэгүй өгч байгаа. Тэгээд нэгт 120-ыг задлахад 2 удаа үнэгүй өгөх юм байлээ. Тэгээд 100-г задлахад баг энийг унгаач магадгүй хаа. 100-г задлахад энэ унах магад 29% гэдэл тоо. 29%, 25%. That's good chance. За манай энийг 80 болтол дарна гэсэн үг. Тоодох шаардлага байхгүй. Come on, энэ хоёр уны. Энэ 3-аас унгая. Энэ 4-өөс ч юм уу. Энэ 4-өөс yes. За энэ предстрим байсан ч яах вэ? This case is actually good. Гэ он итгэлтэй л байгаа тахаа. Тус бүр 20-20% шаас штэ. Юу вэ? 75 болсон уу? За сүүлийн 5 явсан. Come on. Яа, байсангүй юу? $5,000 $4,400 болцсон. Аль нэгэнд байхгүй юу? Нэр ингээсээ юу? За нэг үнэгүүгээ задлж хэдүүлээ. За $5,000 $4,462 боллоо гэдэг чинь ерөнхийдөө 10% алдагдлаа. 11% алдагдлаа те. Гэхдээ яг үндэ
50%, 20% депозит бонус авсан гэхээр чинь яг орж тоглож байгаа хүндэд ашигтай. Гэтэ гол нь энэ амар өндөр унах магадaltaй юмнуудаа аль нь ч унаагүй мөртлөө. Хичгүй би нэг 100 болтон дарчвал би бод нэгийг бол батны унгаач санагдах юм. Нэгийг аваад би бүр цөм ашиг хийх юм санагдах юм. За шуналтаа 120-ыг задлсан boys. Нэг принц стрим унсаа. Тэгээ нэг үнгүү шаа. Принц стрим шүү. Энэ яага унахгүй байна. Мань л яндаагүй л л та. Энэ амар өндөр хөв шүү. Мань энэ чи одоо ингээ 3 4 сар тоглолцлоо шүү дээ кидроп дээр. Тэгээ ер нь бол энэ 100 давсан хөв бол амар өндөр. Тэгээ бид нар 120-ыг задлсан чинь $6,000 үрээд 10 алдагдал. That's pretty good. Pretty good. Deposit bonus-о бодохоор чи яг үнэндээ $400 ашигцсан байхгүй. $5,000 deposit хийгээ $6,000 задлангууд $5,400 болсон байна гэсэн үг. За, Joker модо задлахад $408 юм байна. 20-ыг задлахад $8,165 болох юм байна. 5.8. That's good chance. Come on. Крambit. Яа! Өвдцөө. Юм авцсан шүү. Юм авчлаа. Крambit. Ямар онох дургуун бэ? Энэ кейс надад бүр юм өгөхгүй нэ. Oh, wait. Тэ $6,000 үрсэн. Одоо би энэ чи гарчмаар байна. Гэхдээ I think I get one more. 28% шанс. And I get one more free. Come on, 이제 зогсооч. Nah. I'm Joker mod god boys. Чингис кейс та нартай Чингис шарж магадгүй мэн дээр ч сортуудаа гэдэг нэртэй кейс байна. Тэгээд 20-ыг задлсан $8,165 $12 хийнэ. That's big fucking win. Man. That's big fucking win. Тэний зарахгүй нэг give this кин штэ. За, кейс баталтад үзье. Тэнгүүтээ одоо монголчуудад одоо португалчуудад сортуудаа монголчуудад Чингис тэгснэ бос одоо бас ингээ глобал хэрэлж шүү дээ. Slayer гэмтэй кейс юм байл. Яг оройн нэр нь Slayer гэсэн үг. Team event кейс байлээ. За $500 кейс батал. За энэ хооронд маань энэ ч нэг giveaway хийчихье да. Тэгээ маань амар том giveaway хийсэн чинь маань одоо өөр giveaway том giveaway чадахгүй нөө бичлэг болгон дээр ч юм өдрө болгонд ер нь бол маань $100 100-аас $200 giveaway тэгээд энэ одоо ингээл жишээ нь яг $100 giveaway задарсан байна. Энэ чи $95 энэ $100 биш үнэ хэмтэрсэн байдаг шаасаа. Энэ $100 ер нь өдөр болгон $100 giveaway чаад. Та нарыг яхаа энэ бичлэгийг үзэж байгаа үед чинь магадгүй яг одоо хийж байгаа $100 скин задарсан байж магадгүй. Гэхдээ оронд нь та нарт өөр скин ороод ирсэн байна гэсэн. Окей, 2 цагаан карбоны комбо илээ. Та нарыг задарсан байж магадгүй. Гэхдээ оронд нь өөр дахиад $100 giveaway ороод ирсэн байна л гэсэн. Тэгээ банд нь одоо нийт giveaway бол сүүл тарахад 56,000 байлаа. Одоо нэг 57,000 гойж магадгүй болох. За баатар руу эргээд орсон чинь маань бүр бүр хамаагүй илүү очиж гин. Шалтгаан угаасаа нөгөөх нь угаасаа унах нь хуйлд би хэлээ өстэй уннаа гэд. Стил тэгээд нэг 80% шиг юм уу. 50% слава 80% шиг. That was bad. Эдэр уннаа. Вулкан байсан, Huntsman Doppler байсан. Өөр юу байлаа? Тэр White Out байсан. Prince Stream байл White Out байлаа. Тэр чин угаасаа ингээл 10-ыг задлахад чин хэд үе магадлаа? 2.9% магадлал. Би чи 100. Тэгвэл яндоогоор унах юм байна. 100-ыг задлахад бол угаасаа унна гэж би бодоод байгаа. Аль нэгэнд батны унна. Тэгээ яндоо хувьд 20 нь унвал profit. Яндоогийн хувьд сая 10% алдагдсан байл. За нийлээ 60-ыг задлаж байгаа. Аль нэгэнд нь уналт байна уу? Come on. Смол унаад байна. Энэ жоохон өгөөжгүүл кейс батал болоод байна. Хутга унаатглаа. Давууга авцсан. За хоёр энгийн кейс батал дээр ялахч надад таалагддаг юм да. Амар ойрхон яллаа. Тэгээд нэг 55 орчим үе ашиг. Кейс батлыг жоохон өгөөжгүүл санагдаж байна. За Joker модоор одоо үзнэ. За одоо тэгэл Крambit штэ. За нийлээ 60-ыг задлаж байгаа. 6 Крambit харамаар байна. Тийм даварцсан те.
Ер нь бол дунджаар бол 3 Karambit унна. 4-ийг л харчвал гоё байна. Come on. Karambit. Karambit Marble Fate. Karambit Marble Fate. Karambit Marble Fate. Яа энэ ч амар хөнгөрч байна. Тэгээ Karambit Marble Fate ямар гоё яриад юм бэ? Karambit Marble Fate илүү доплер байлуу. Бэж арай гинт худлаа шившлэг уншаад байгаа юм шиг өстэй. Унахаар нарыг да. Доплер юм уу? That looks so good man. Би бүр тоглоомд аваад тогломоор санагдчихээн. Oh, what is this case battle? So bad. Ялсан ч аригчин. Та нар авдаггүй. Мэн ийм аригчин ялаад хогийн байдалтай үлдмээргүй байна. Karambit Marble Fate мөн байсан байна уу? Оо аригч. Аав та нар надад аав. Та нар ашиг хийж байгаа юм уу? 10% ашиг. That's sad man. Одоо энэ ч маань 200% ашиг. Come on. Begin on the yoke. We got this boys. 5 Karambit авч. Хятад байсангүй. Boom! Karambit Marble Fate. Easy. Дуудаад байгаа юм чи. Easy. Манай бидний амбал авдаг. CTS carry-ддэг. Одоо энэ дараагийн спин авна. Яа, миний хоолой бүр. Шүний 4:30 бичлэг рекорд хийж болохгүй шүү boys. Хайм амьдралаа бод манийх нүд хорсцоо одоо. Ажлаа хийгээл сууж нэрээ. Ай тоглож юу? Бидино бит хоёр нэрээ. Ялдагчсан удаа цөөхөн дөө. Йок, my man. 1 2 3 4 5 тон байна уу? That's Maxwell boys. 5-6 гатах. Easy. Hold. One more. Yeah. Huge fucking 2.5 2.6x юм уу? Мэдгүй 7x ч юм. Huge fucking вэ. Энгээс дээр бол яндаатай л байлаа гэж хэлээ. Нэх ашигтай байсан уу гэвэл миний бодлоор энэ кейс ашигтай байх потенциалтай гэж боддог байхгүй юу? Олныг задлахад тэр хамгийн Marble Fate унах магадлал угаасаа амар бага штэ. Тэр орыг унахгүй байх. Гэтэ нэг 100 задлахад бол тэ 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь үнэтэй юмнууд бол тэ 2 нь унчаад бол ашиг хиндэ. Тэгж бодчих. За бай.